ер нь 28-ны өдрөөс эхлээд тай засагдж эхэлж байгаа. Өнөөдрөөс үзэгсэнтэй том өсвөр тай засагдна. Энэ дээр хөгжим техник хэрэгсэл гэрлэг манай Монголын шилдэг компаниуд тавьж байгаа. Ингээд тоглолт бол ерөнхийдөө бас судалгааны дагуу найруулагдсан гэж хэлж болно. Яагаад гэвэл одоо яг шинэ жил шилжигшин хэн талбай дээр байдаг вэ гэдэг судалгаа гаргахад ерөнхийдөө бол ихэнхдээ залуучууд байгаа. Тийм болохоор залуучуудад зориулсан ийм тоглолтууд явна. Үүнээс гадна бас ер нь үзэгчид бүжиглэх сонирхолтой байгаа гэсэн бас ийм судалгаа бий. Тийм болохоор ер нь өлөө өвдөнд жоохон бие халаах тийм хөдөлгөөн хэрэгтэй байдаг баха. Ингээд бид бас олон мэржлийн DJ MC-нар оролцсон ийм нийт одоо үзэгчтэй халаасан хөөргсөн ийм бас тоглолтууд явна. Ер нь бол урд жилийнхээс баясалтай өвлийн хөднийг сайхан давсан. Тэгээд урд өнгөрсөн жилүүдийн сайн сайхан болгоныг энэ ирэх 2017 онд авч очсон ийм сайхан шинэ жилийн баяр бэлтгэгдэж байгаа.